Сайн бацгаана уу? Багшлахуйц суралцсан подкастын маань анхны дугаарт ерөнхий боловсролын 1-р сургуулийн анхан шатны сургалтын багш Дэлгэрмаа нэргүй ганц цэцэг миний бие оролцож байна. Бид энэ удаагийнхаа дугаарт бага ангид байгалийн ухааны туршилтад хичээлийг зохион байгуулахын сэдвээр ярилцах болно. Бага боловсролын байгалийн ухааны хичээлийн зорилго нь юу вэ багшаа? Орчин хичээлийн зорилго нь болохоор сурагчид хүрээлэн байгаа орчноо танин мэдэх явцад өөрийгөө нээгдүүлэх, сурах аргаар эзэмших, эрүүл зөв аж төрх, дадал, зан үйлд суралцах юм аа. Байгалийн ухааны хичээлийн болохоор юм сүзэгдлийг шинжилэн судлах замаар танин мэдэх хүсэл сонирхолтой болсноор байгалаа хайрлан хамгаалдаг болно. За байгалийн ухааны хичээлийн арга зүй онцлогийн талаар дэлгэрүүлж яриул. За хүмбаг орчин хичээлийн арга зүй нь болохоор сурагчдад сонирхон судлах арга барил эзэмшүүлнэ. За тэгвэл сонирхон судлах арга барилыг 4 үе шаттайгаар эзэмшүүлдэг юм байна. За нэгдүгээрт нь болохоор ажиглах, асуудал, таамаглал дэвшүүлэх, хоёрдугаарт нь юу хийхээ баримжаалах, таамаглалаа шалгах замаар төсөөлөх, аюулгүй ажиллагааны санаа гаргах, гуравдугаарт нь сорилт, туршилт, дасгал даалгавар гүйцэтгэх, дөрөвд нь сорилт туршилтын үр дүнг, бичвэр, зураг, хүснэгт диаграмаар илэрхийлж танилцуулах юм аа. Харин хүмба байгалийн хичээлийн арга зүй онцлог нь юу гэдэг юм болоо? За хүмба байгаль хичээлийн арга зүй онцлог нь бол сурагчдад сонирхон судлах, шинжилэн судлах арга барилыг эзэмшүүлэхэд чиглэгддэг. Шинжилэн судлах арга барилыг 4-5 дугаар ангид бол дараах үе шаттайгаар зохион байгуулна. Өдөр тутмын амьдрал тохиолдох юмс үзэгдлийн талаар таамаглах, туршилт төлөвлөлтийн дагуу гүйцэтгэх, дүгнэлт гаргах зэрэг үе шатаар зохион байгуулдаг. Тэгэхээр сонирхон судлах арга барил нь 4-5 дугаар ангийн хүмба байгаль болно. Суур, бүрэн дунд боловсролын байгалийн ухааны хичээлийн эзэмших, шинжилэн судлах арга барилтай адил ойлголт юм байна. Байгалийн ухааны хичээлийг заахад багш нарт яг ямар асуудал, бэрхшээлүүд тулгардаг вэ гэдгийг багш нараас судалгаа авч үзэхэд онлын хувьд багшийн ном дутмаг, зарим сэдвийн хүрээнд онлын ойлголтод дутагдaltaй байна хэмээн хариулсан байна. Харин арга зүйн хувьд ямар юм бол? Туршилт хэмжилтээ хэрхэн зөв хийх вэ гэсэн хийх арга зүйгээ өөрсдөө багш нар маань мэдэхгүй байна гэсэн. Тэгээд бусад хичээлдээ ижил арга зүйгээр заахаар сурагчдын сонирхлыг татахгүй байгаа мэт санагддаг гэсэн хариулт өгсөн байгаа. За тийм учраас шинэлэг арга зүйгээр бусад хичээлээс ялгаатай зохион байгуулах хэрэгтэй гэсэн багш нарын маань санал байгаа. Харин хэрэглэгдэхүүний хувьд ямар бодолтой байсан юм бэ? Хэрэглэгдэхүүний хувьд бол гарын дорх материал ашиглах боломжтой туршилтыг л багш нар хийдэм байна. Бусдыг нь бол орхитуулдаг талтай. Мөн хэрэглэгдэхүүн ховор, дутмаг, олдоц муутай байд юм байна. Туршилтын хэрэглэгдэхүүн нь бас дутмаг байд юм байна. 5 дугаар ангийн хүн байгаль хичээлийн сарыг ажиглая ээлжит хичээлийг заахад надад нэг асуудал тулгарсан. Тэр нь юу вэ гэхээр жил болон улирлын хөтөлбөрөөр хийж явах явцдаа бол би ерөнхийдөө сарыг ажиглах хичээл орох юм байна гэсэн ойлголтыг авсан боловч яг наривчлан сайн судалж үзээгүй. Хичээл маань дөхөөд яг хичээл заахаасаа 1-2 хоногийн өмнө сэдвээ судалж үзсэн чинь яг энэ сэдвийг бол би бүтэн сарын өмнө хүүхдүүдэд ажиглалтын хуудасаа бэлтгэж өгөөд яг хичээл заах өдрөө ажиглалтынхаа хуудасны хүрээнд хүүхдүүдтэйгээ ярилцах ёстой байсныг ойлгож авсан. Ажиглалтын хуудасаа хичээл орохоос яг 1 сарын өмнө урьдчилж хүүхдүүддээ бэлтгэж өгөөд яг сарыг ажиглалын шинэ хичээл заахдаа тэр хүүхдүүдээс ажигласан ажиглалтын хуудас нь миний хичээлийн яг үндсэн гол хэрэглэгдэхүүн болох байсныг мэдсэн. За тэгээд мэдмэгцээ яг хүүхдүүддээ бүтэн сарын турш сарыг ажиглах ажиглалтын хуудасаа бэлтгээд хүүхдүүддээ тарааж өгсөн. Тэгээд манай ангийнх нь сарыг ажиглах 1 сарын аялалдаа гарсан. Гэвч бас биднэрт дахин нэг бэрхшээл тулгарсан. Тэр нь юу вэ гэх юм бол яг намраас өвлийн улирал солигдох
үе байж таарад яг өдөр бүр сар тогтмол гарахгүй сар гардгүй өдрүүдэд хүүхдүүд маань нөгөө ажиглалт туршилтаа хийж чадахгүй байх тохиолдлууд гарсан. За мөн үлрэл нэлийн хүйдэрч цаг агаарын байдал нэлийн хүйдэрч эхэлсэн учраас хүүхдүүд маань ажиглалт хийх явцдаа даарах ийм. За тэгээд миний хичээлийн үндсэн цаг маань хойшлогдох зэрэг ийм бэрхшээлүүд ингэж биднэрт тулгарч байсан. Тэдгээр бэрхшээлүүд биднэрт тулгарч байсан ч гэсэн бид нар ажиглалтаа амжилтаа хийж хичээлээ дуусгаж чадсан. За тэгэхээр багш нарт маань ийм бэрхшээлүүд тулгараад байна гэдэг нь нөгөө бүтэн хичээлийн жилийн эхэнд ажиглал туршилтаа хичээл маань хичээлийнхаа жагшаалтыг гаргаад авчвал бас их зүгээр юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээд бид нар ингээ багаараа ярилцаад байгалийн ухааны суралцсан зорилт мэдлэг цагийн мэний жилийн хөтөлбөрийг баримжаалаад 1-5 дугаар ангид ажиглал туршилтаа хичээл хэд байгаа юм бэ гэдгийг ингээ тооцоо гаргаж утсан байгаа. За тэгэхээр 1-р ангид нэг 11 орчим цагийн хичээл, 2-р ангид нэг 7 орчим цагийн хичээл, 3-р ангид 16 орчим цагийн хичээл, 4-р ангид нэг 44 орчим цагийн хичээл, 5-р ангид 39 орчим цагийн хичээл байна гэж бид нар гаргасан байгаа. За тэгээд энийг ингээд нэгтгээд үзэх юм бол 1-5 дугаар ангид ажиглал туршилтаа хичээл маань ингээд 40-с 50% нь эзэлж байна гэсэн тооцоо гаргасан байна. За ингээд ажиглал туршилтаа хичээлийн тоог гаргахдаа бас хичээлийн жилийн эхэнд ажиглал туршилтаа хичээлийн жагсаалтаа гаргаад бас тухайн хичээлийн туршилтад ямар хэрэглэгдэх вэ? Ашиглах талаар тооцоод хэрэглэгдэхүүнээ бас бэлдээд авчвал бидний ажилд бас агцтай явах боломжтой гэж үзэж байна. Туршилтаа хичээлийг зохион байгуулах үе шат ер нь ямар байд юм бол? Туршилтаа хичээлийг зохион байгуулах үе шат бол 1-дүгээрт таамаглах, төлөвлөх, туршин хэрэгжүүлэх, явцыг тэмдэглэх, үр дүн илэрхийлэх гэсэн үе шатуудаар явагдана. Тэгвэл туршилтын үр дүнг хэрхэн илэрхийлэх вэ? Байгалийн ухааны хичээлээр хүүхдүүдээр нь ямар аргаар илэрхийлж сурсан байвал зүгээр юм болов? За тэгэхээр сурагч ингээд туршилт хийж явцдаа ингээд тэмдэглэл хөтлөөд эцсийн үр дүнг болохоор хүснэгт, график, өгүүлбэр, зураг, жишээгээр батлах, холбон тайлбарлах гэсэн хэлбэрээр илэрхийлнэ. За туршилтынхаа онцлогоос хамаарат аль нэг аргыг сонгоно. Мөн эдгээр аргуудыг эзэмшүүлэхийн тулд математик, монгол хэл гэсэн бусад хичээлүүдтэй интеграцчлан дээрх чадваруудыг хөгжүүлэх боломжтой байгаа. Одоо та бүхэнд өмнө хэлсэнчлэн сарны хэлбэрийг ажиглая. Ажиглалт хичээлийн талаар суралцагчдын сэтгэлдлийг сонирхуулъя. Би 2024 оны 11 сарын 7-оос 12 сарын 6 хүртэл 30 хоногийн турш сарыг ажигласан. 11 сарын 7-нд хавиргаан сар гарсан. Тэгээд 11 сарын 9-нд тал сар гарч дараа нь 11 сарын 15-нд тэргэл сар гарсан. 11 сарын 24 хүртэл сар баруун гар талаас гэрэлцсэн. Тэгээ үргэлжлүүлээд 12 сарын 6 хүртэл сар зүүн гар талаасаа гэрэлцсэн. Би сарыг 30 хоног ажиллахад бэрхшээлтэй санагдсан зүйл гэвэл сар заримдаа шөнө харагдаж өгөхгүй. Би тэгээд өглөө бас жаргацсан. Сонирхолтой санагдсан зүйл гэвэл би шөнийн тэнгэрийг бас давхар ажиглаж байсан нь надад их сонирхолтой санагдсан. Өнөөдрийн подкастыг дүгнэж хэлэх юм бол За байгалийн ухааны ажиглал туршилтаа хичээлийг чанартай үр дүнтэй зохион байгуулахын тулд 1-р нь жилийн эхэнд ажиглал туршилтаа хичээлийн жагшаалт гаргана. Жагшаалтыг гаргахдаа бас хэрэглэгдэхүүний жагшаалтыг хамтд нь гаргах нь зүгээр юм аа гэсэн бодол төрж байна. За тэгээд ажиглал туршилтаа хичээлийг зохион байгуулахад байгаль өөрөө ажиглал туршилтын хэрэгсэл нь болж байна гэдгийг бас бид нар харж үзэх хэрэгтэй. Ажиглал туршилтаа хичээл нь сурагчдын сонирхон судлах, шинжилэн судлах хүсэл сонирхлыг төрүүлэх, сурах идэвх сонирхлыг нэмэгдүүлэхээс гадна цаашлаад дунд ангийн биологи, газар зүй, хим, физик, эрүүл мэнд гэх олон судлах төвний суурь нь болдог учраас маш чанартай зохион байгуулах шаардлагатай байдаг. Багшлахууд суралцъя подкастын маань анхны дугаарт оролцсон Эрхэм хоёр багштаа баярлалаа.